Аялал жуулчлалын радио сэтгүүл. Аяллаа эндар булангаараа уулын аялал жуулчлал сэдвээр зочинтой ярилцах бол. Аялагчдад Радио сэтгүүлийн булангаар уулын аяллаа тухай товч танилцуулахаас гадна уулын аяллыг зохион байгуулахад бас уулын аялагчдад тавьдаг шаардлагыг танилцуулж байна. Уулын аялал, уулан давирах аялал нь адал явдалт аяллын төрөлд багтдаг. Энэ аяллыг зохион байгуулахад нас хүйсэнд хязгаар тавьдаг. Уулын аялал нь адал явдалтай, эрсдэлтэй, хүч тамир авахаалсан ба шаардсан аялал болохоор хит өндөр настай хүн, хүүхдүүд, зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүст тохиромжгүй аялал юм а. Уулын аялалд хит олон хүн оролцдог. Байгаль орчныг сүйтгэх талаар гайгүйч байгалийн бүс бүслүүрийн онцлог шинж, унган төрхөө хадгалсан байдал зэргийг харгалзан үзэж, улсын тусгай хамгаалалт нь авдаг байна. уулын аяллыг зохион байгуулах болон уулын аялагчдад дараах шаардлагыг тавьдаг байна. Аюулгүй байдлыг сайн хангах талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй байх, уулан давирахад ихээхэн туршлагатай газарчин хэрэгтэй. Тусгай зориултын зам жимээр аялна, олс бэхэлгээ, зориултын хувцас, луужин, гутал цүнх, нүдний шилгэх зэрэг зүйлийг сайтар бэлтгэсэн байна. Тэр тусмаа өвлийн улиралд дулаан гутал хувцас, малгай, нүдний шил зайлшгүй хэрэгтэй. Хоол хүнс эм тариаг сайтар бэлтгэн. Жишээ нь өндөр ууланд давирахад хүний зүрх судас даралтанд өөрчлөлт ордог тул шаардлагатай эм тариаг сайтар бэлтгэж авч явах хэрэгтэй. Бэлтгэлэн сайтар хангах хэрэгтэй гэдгийг дашрамд сануулъя. Уулын аяллын дүрм. Хад асах, цуулах, цохихыг хориглох. Хог хаягдлыг хаяхгүй байх. Хад хясаа, уулын оройд тусгай зориултын зам жимээр явах. Түлш бэлтгэхэд мод хуглахгүй, унсан мод мөчөр түүж бэлтгэх. Гал төмөр тавихгүй байх, урьдчилан сэргийлэх. Байгаль орчин хариуцсан газраас тусгай зөвшөөрөл авах. Ургамлын нөмрөг, ан амтан зэрэг биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэсэгт хор хөнөөл учруулахгүй байх зэрэг болно. Аяллын энэ Монголын радиогийн нийгмийн нэвтрүүлгийн редакцаар сонсогчтой авахд бэлтгэн өргөж одын аялал жуулчлалын радио сэтгүүл маань аяллаа энэ төр болонгаараа үргэлжилж байна. Бид өнөөдөр уулын аялал жуулчлал гэсэн сэдвээр Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Монгол Expedition уулын аялал жуулчлалын компани захирал алдраг шигтэй студид ярилцах гэж байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. баярлалаа тань. Даа бүхэний өнөөдрийн мэндийг хүргэе. За бид өхөн уулын аялал жуулчлал гэсэн сэдвийг сонгож авсан. Очир шалтгаан гэх юм бол саяхан өнгөрсөн өдрүүдэд дэлхийн мэргэжлийн уулчдын холбооны чуулга ассамблеийн Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тэгээд энэ чуулга ассамблег бас амжилттай зохион байгуулсан Монголын уулчдын үндэсний холбооны хамт олон та бүхэнд талархал хэлье. За энэ бол сая манай Монголын уулчдын үндэсний холбооны байгуулагдсан цагаас 60 жилийн түүхэнд анх удаага энэ дэлхийн уулчдын холбооны ассамблег авсан. Энэ бол бас бидэнд бас түүхэн тохиолдох бас аз завшин тэрэг болсон. За тэгэхээр уулын аялал жуулчлал гэсэн сэдвээр та бүхэн өнөөдөр ярилцсан. Тэгэхээр ууланд авирна гэдэг нь өөрөө өнөөдөр спорт, нөгөөх нь аялал жуулчлал гэсэн юм хоёр төрлөөр хөгжиж байна. Тэгэхээр энэ ууланд аялах гэдэг энэ ойлголт утганы талаар та манай сонсогчдод ихлэ тайлбарлаач. Одоо манайхан бол ууланд аялна гэхээр уулын спорт гэж ойлгоод байдаг. Тий. Энэ талаар та бас ялгааг нь гаргаж өгч. Яг уулын спорт өөрөө аялал жуулчлалтай, спорт авиралттай. За альпинизм одоо альпинизмын чиглэл гэдэг туризм гэдэг юм үндсэн бүлгүүд хуваагдаж байгаа. Тэгээ ер нь бол бүхэлд нь авч үзвэл альпинизм тустай, туризм тустай. За альпинизм гэдэг нь болохоор цэвэр одоо мэргэжлийн уулчид одоо хүндрүүлсэн шин замаар ч юм уу те эсвэл техникийн хүнд нөхцөлтэй уулуудаар өөрийн хүч чадлаа сорж авирах. Тэр хэсгийг нь болохоор альпинизм гэдэг. Туризм буюу одоо аялал жуулчлалын хэлбэр нь болохоор мэргэжлийн уулчдын тусалцаатайгаар сонирхогч болон уулчид тодорхой хэмжээний өндөр оргилуудад тогтоогдсон замаар авирахыг аялал жуулчлал гэдэг. Манай улсад нь уулын аялал жуулчлал хэдэн үеэс хөгжиж эхэлвэ? Жишээлбэл танай компанид 20 жил үйл ажиллагаагаа явуулж байна шүү дээ.
Яг уулын спорт бол Монголын бас ууган спортын холбоотуудын нэг тийм манай холбоо өөрөө тэр 1955 оноос хойш Монголд бол ууланд авирч эхэлсэн байдаг. Гэтэ яг аялал жуулчлалын чиглэлээр бол 1995 оноос хойш эхлээд одоо Монголд гадаадын уулчтад мэргэжлийн тусалцаа үзүүлж тийм аяллаа төрлүүд нь дөрвөөс эхэлсэн. Тэгэхээр нэг 20 гаруй жилийн л төвтэй баг шүү. Та өөрөө уулын аялал жуулчлалын компани үйл ажиллагааг хариуцсан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр жилд одоо танай компаниар бол бусад тийм ээ компаниудаар нийтдээ хичнээн одоо уулчин аялагчид яг энэ аяллаа шугамар ууланд авирч байна Монгол улсад. Яг ер нь зүгээр би зөвөр ингээд Алтай давхан багт уул болон бусад уулуудад ингээд байж тул жилдээ ер нь нэг ойролцоогоор 300 орчим хүн Монголд ууланд авирах гэж ирж байгаа. Яг манай компанийн хувьд бол тэдний 30% авч байгаа шиг байна тийм. Монголын уулсыг ингээд зорж ирэх шалтгаан тэнд аялах зорилго нь одоо уулчтаас ажиглаж явахад юу байх юм бэ? За Монголд бол яг уулын аялал жуулчлал хөгжөөд одоо уулын аялал жуулчлалын хэлбэрээр хөгжөөд 20 жилийн түүх байна. Гэхдээ хүмүүс яг Монголын уулыг юуг нь сонирхож байгаа юм бэ? За Монгол бол мэдээж хуучин социалист орн байсан. Хоёр том хөрштэй одоо лендлокт гэж ярьдаг те. Одоо хурай газрын тэгээд нүүдэлчин соёлтой, нүүдэлчин ахуй соёлтой. За тэгээд энэ Чингисийн түүх, их Монгол улсын үеийн түүх. Энэ зүйлүүдийг сонирхонгоо ууланд авирах сонирхолтой тийм жуулчд голдоо ирдэг. Ер нь бол насны хувьд бол бас нэг 45-аас дээш. За ер нь 55-аас дээш. 55-аас нэг 65 насны хооронд уулчдын гол одоо дундаж гол ирж байгаа жуулчдын нас тиймэрхүү харагдаад байна. Тэр ер нь нэг тийм хөгшинтэй настай болсон тийм хүмүүс ирж аялдаг тийм нэг тийм сонирхол байна. За яг манайх ч өөрөө нэг 4000 гаруй метрийн өндөртэй тийм уулуудтай болохоор бас яг дэлхийн уулын аялал жуулчлал өнжир хөгжсөн улс орнуудтай өрсөлдөхөд бас нэлээд төвхтэй. Ялангуяа манай бол Казахстан, Орос, Хятад гэсэн ийм том уултай хөршүүдтэй байхгүй. Тэдний уулууд бол одоо 6-7 8 та уулууд руу хошуурдаг. Гэтэ бид нар бол тэр олон уулчдыг тийш нь алдахгүй тул бас наашаа татаж авах зорилгоор өөрсдийгөө мөдөлчин соёл одоо энэ бүрэгдийн одоо анхны ахуй соёлыг сурчлах байдлаар гадны уулчдыг Монгол орн руу татаж байгаа. Уулын аялал бол эр зэрэг эд хаваа. Уулын аялал жуулчлал гэсэн сэдвээр Монгол Expedition аялал жуулчлалын компани захирал Монголын уулчдын үндэсний албаны дэжирэн гүйлэгч алдар гişгтэй ярилцж байна. Тэгэхээр ууланд ингээд одоо аялагчид ирж байна. Энэ та цаашдаа өсөх боломжтой гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ уулын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бий болох гээд системийн асуудал өнөөдөр яригдж байна. Дэд бүтцийн асуудлууд яригдж байна. Тэгэхээр та бүхний бий болох гээд одоо зорж байгаа ажиллаж байгаа энэ систем тогтолцоо нэг талаар та дэлгэрүүлээч. Яг ямар тогтолцоог ямар системийг бий болох гээд ажиллаад байна. Ууланд руугаа одоо олон жуулчдыг татаж Монголд одоо уулын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол бид нар тодорхой дэд бүтцийг бий болох хэрэгтэй болж байна. Тэр дэд бүтцэд нь юу байгаа юм бэхээр нэгдүгээр зам харилцаа тийм ээ. Зам харилцаа, хоёрдугаарт одоо тэр ууланд чинь нэг одоо base camp гэдэг одоо бааз лагер гэдэг юм жижигхэн газар байгаа тэнд чинь нэг боловс 0 байх хэрэгтэй болчиход байна. Тийм. Одоо тодорхой хэмжээд 0 за дүүшний асуу за дүүшээ байг гэхэд нэг 0 хэрэгтэй болчиход байна. Тэрийг хянжээдэг одоо нэг хэлийн цэргийн ч юм уу аялал жуулчлалын яамны ч юм уу нэг хүн ажилтдаг байх хэрэгтэй байна. Байнгын ажиллагаатай. Тэр бусад тэр компаниудын явуулж байгаа үйл ажиллагааг хянжээдэг. Хогны татан гаргалтын асуудлууд хэрэгтэй байна. Одоо бол тийм юмнууд байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхэн маань энэ бүхэн бий болохоор төр угаасаа ишээгээ тэр дэд бүтцийг бий болохоор угаасаа тэр уулчтаас нь бид нар суудгаж аваад тэр үнэнд нь шигтгэд оруулах боломжтой. Гэхдээ хамгийн гол нь одоогоор бол тийм ажил хийгдэггүй энийг бий болгох талаар одоо ярилцаад л байж байгаа. Зам маршрут зэрэглэл тогтоохгүй бас нэг асуудал байгаа. Яг уулчтын үндэсний холбооноос одоо Монголын уулуудын ууланд авирч болох улсуудынхаа нэрүүдийг тогтооод гаргацсан. Одоо авиралтын замууд буюу энэ уулны хаагур нь авирахад хамгийн аюулгүй юм бэ. Тэр замуудыг тогтоогоод аялагчдад зориулаад юу яаж гэж байгаа. Зэрэглэлийн тогтоож өгч байгаа. За энэ болохоор уулын замын нөгөө хүндрэлүүдээр нь тогтоож өгдөг тийм
зэрэглэлийн асуудал байдаг. Нийтдээ хичнээн зэрэглэл. За манайх бол Оросын системээр явж байгаа. Оросын систем өөрөө 1-8 зэрэглэл хүртэл байгаа. За Монголын болоод бол 2А, 2C гэдэг ангиллууд голдоо багтдаг. Тийм ориглуудтай. Яг 1-2 хүртэлх тийм замуудын зэрэглэлүүд байгаа юм. 1-2 гэдэг нь одоо хүндрэл багтаал гэсэн үг багтаа гэдэг орох. Тийм. Ер нь яг Оросын системийг харж байхад хамгийн гол нь өндрөөр их том суурь тавьж өгдөг учраас бас манай зэрэглэлүүд хүрэхгүй байна. Тэрнээс техникийн хүндрэлийн чиглэлээр замыг гаргаж өгвөл бас боломжтой. Гэхдээ бид нар яг Францын системийг авах юм бол бас тэднийг тодорхой болгоод гаргаад өгч боломжууд нэг өндөр. Ууланд аялах, авирах журмыг байгаль орчин аялал жуулчлалын яам нас боловсруулад сайд баталсан байсан. Байгаль орчин аялал жуулчлалын яам, боловсрол соёл шинжилгээ ухааны яам. 2 сайдын хамтарсан тушаалаар өндөр ууланд аялах журам гэж дотоодын аялагчд зориулсан тийм журам бол одоо батлагдсан байна. Энэ маань хууль зүйн яамаар бүртгэлжээд баталгаажаад гараад ирвэл энэ аль биесний баримтчиг болоод түгээгдэх байх тийм олон нийтэд зарлаж түгээс сурталчлах ажлууд нь хийгдэнэ. Энэ сурталчлах түгээх ажил дээр бол Монголын улсчдын үндэсний холбоо голчлон ажиллана. Спорт мэргэжлийн клубүүдтэй тарааж өгнө. Тарааж өгнө гэснээс одоо яг ууланд аялах сонирхолтой ийм одоо бүх нийтэд зориулсан гарын авлага зөвлөгөө мэдээлэл бас хоор бануудаа гэж ажиллагдаад байгаа л да. Тийм яг ууланд авирах тийм ээ. Өндөр ууланд авирах за ер нь аяллаа одоо гарын авлагууд бол Монгол бас хумс байдаг. Тэгээ энэ жил бид нар энэ олон улсын нөгөө уулчдын чуулганаараа одоо Petzl Foundation гэж дэлхийн одоо уулын зөвлөгөө төхөөрөмж хийдэг тийм компани уулчдад зориулсан гарын авлага байдаг. Зөвлөгөө мэдээлэл одоо хэрхэн яаж аялах вэ? Тэр зөвлөгөө мэдээллийн лавлах номыг монгол хэл дээр орчуулад одоо энэ сарын сүүлээр бодлоонд гарах байна. Тэр өнөөдөр уулны аялал жуулчлал бас хөгжиж байгааг нэг илэрлэх юм бол одоо ууланд авирдаг алхдаг клубүүд байна. Үндсэндээ нэг 30 гаруй клубүүд манайс бүртгэлтэй байна л да. Энэ клубүүдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна. Яг ер нь бол эн чинь сайн дурын байгууллагууд шүү дээ тийм ээ. За зарим клубүүд нь бол бас адилхан одоо тамга тэмдэгтэй төрийн бас байгууллагууд байна. Манайх ч гэсэн тамга тэмдэгтэй төрийн бас байгууллага. Гэхдээ яг уулчдын үндэсний холбоо бол дээвэр холбоо гэж өөрсдийгөө үздэг. Тэрний дагуу бид нар бол олон улсын уулын холбоонд хэлсэн, Азийн уулчдын холбоонд хэлсэн гишүүн. Эннийхээ дагуу тэднээс авч байгаа зөвлөгөө мэдээллийг бусад клубүүдэд тараах тийм ээ. Сургалт зохион байгуулах. Тэгээд тэр бусад клубүүдийг өөрийн холбооны гишүүн болгох. Тиймэрхүү үйл ажиллагаанууд бол холбоон төр хийж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлал, спорт гэсэн 3 том цогц асуудлын нийлбэр бол уулын спорт. Тэр өнөөдөр ууланд аялах, авирах одоо аялж байгаа жуулчдад заавал зайлшгүй гүтэж гайд шаардлагатай. Тэгэхээр яг энэ боловсон хүчний асуудал дээр манай өнөөдөр ямар байна нэг хичнээн одоо гайд гүтэж байх юм. Жишээлх юм бол танай компани дээр. За манайх бол уулын үндсэн 5 гайдтай хөтөчтэй уулын өндөр уулын. За энэ маань бол яг манай одоо зундаа авдаг аяллалын одоо багт амжид бол хангалттай хүрдээ. За Монгол улсын хэмжээнд харах юм бол маш цөөхөн. Бас нэг 10 хүрэхгүй л гайдтай. Тэгэхээр энэ уулын хөтчүүд дээр ирж байгаа ачаал бас их байдаг. Тэр ер нь бол шин залуу хөтчүүдийг сургалтанд хамруулах тийм. Гаднаас сургагч багш нарыг өрж авчирч сургалт хийж байгаа уулчдын үндэсний холбоон дээр. Одоо энэ жил бол сая өнгөрсөн жил англиын сургалт гэдэг Алтай таван богдод хийсэн. Сая аврах ажиллагааны сургалт гэдэг онцгой байдлын ерөнхий газартай хамтраад Алтай таван богдод бас сургалт хийсэн байна. Ер нь тэгээд энэ залуучд өөрөө өөрсдөө хөгжүүлээд бас гадаад дотоодын уулын сургуулиудад яваад ирээд мэрэгжлийн хөтөлбөрөнд ажиллах тийм боломжууд нь бол нээлттэй байгаа юм. Энэ бол яг бас өөр сайн дурынхан л хүсэлт. Тэгээд цаашдаа манай улсад аялал жуулчлалыг энэ төрөл зүйлийг хөгжүүлэхэд өөр нэмэлтээр тав тэрийн төрөж ярьснуудаас өөр шаардлагатай хийгээсээ хэрэгжүүлээсэй гэж харсан зүйлс юу вэ? Бид нар бол сүүлийн нэг 5 жилд чинь 3-4 баримтат кино уулуудад хийгдчихэж байгаа. Одоо навирлтын тухай, уулын цаны тухай дандаа гэхдээ гадаадын хийгдсэн кино, гадаадын компаниуд ирж хийсэн
тэр маань айгүй хүчтэй нөлөөлж энэ Монголын улс руу бол хүмүүсийн эрх тоог нэлээд сайн нэмж өгсөн. Тэгэхээр бас дотоодоос бас энэ хөрөнгө мөнгө гаргаад энэ бас тиймэрхүү чиглэлийн кинонуудыг хийгээд олон улсын фестивалуудад оролцох юм бол бас их боломжтой гэж харж байгаа. Тэгээд дээрэс нь мэдээж манайх бол зүүн өмнөд Азид бол одоо энэ Солонгос, Япон, Тайвань, Сингапурын жуулчдыг татах тийм боломж нь их өндөр байдаг. Энэ хоорондоо шууд нислэгүүдтэй улс учраас тэгээд эдний жуулчдыг ер нь бол бид нар гол зорилгоо болгож авах сонирхол өндөр байгаа юм. Яагаад гэвэл энэ улсууд мань өөрсдөө тийм застаа болоод нь байгаа байхгүй. Бараг уулгүй застаа уулгүй тийм улсууд тэгсэн нэрнээ Монголын нүүдэлж явах усаа заншлыг их сонирхдаг. Энэ дээр нь тулгуурлал зөөвнөд Аз руу нэлийн фокусаа эргүүлэхэд бас бодлогын зүгээс одоо ээлж өрслийн яамнаас ч юм уу дэмжлэг тусалцаа үзүүлэх юм бол бид нар энэ чиглэл дээр нэлийн хүч тавьж ажиллах сонирхол байдаг. Үндсэндээ бол одоо ууланд аялж байгаа, авирч байгаа улсуудын бол ихэнх нь дандаа гадны жуулчд аялагчд байдаг шүү дээ. Одоо ер нь Монголын одоо голлох улсууд маань болохоор Америк, Англи, Герман, Япон, Солонгос гэсэн үндсэн 5 улсаас л ирж байна. Тэдгээр жуулчид руу, тэдгээр орны жуулчид руу хандсан сурталчилгаа маркетинг хийх шаардлага байгаа юм байна гэж ойлгож байна. Ер нь бол маркетингийг бол яг тэр кинонууд тусал дэмжиж जैन. Тэгээд нэг уулын зах зээл дээр ажиллаж байгаа нэг гарын тавранд багтахаар нэг компаниуд байна. Бид нар маань л үндсэндээ хариуцаж одоо тэр зар сурталчилгаа рекламных юм хийдэг байхгүй. Тиймэрхүү л одоо бодит байдал тийм л байна. За баярлалаа танд. Танай компани нэр уулчтад үйлчлдэг компани. Тэгэхээр одоо ойрын үед уулчдаг аваад ууланд аялах төлөвлөгөө байгаа юу танд сонссон. 11 сард одоо Алтад авмаг дууланд өвлийн авралт хийж тийм хамгийн ойрынхан. Тийм. За баярлалаа танд. 18 оны отгон аялалтанд амжилт хүсье. За баярлалаа. Тэгм сонсогчдоо Монгол радиогийн нийгмийн нэвтрүүлгийг тагтаа сонсогч тааханд бэлтгэн хүргэдэг. Аялал жуулчлалын радио сэтгүүл нэвтрүүлгийн аяллаа энэ бүлэг энэ төрөйд өндөрлж байна. Бид бүхэн өнөөдөр Монголын улсын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Mongolia Expedition уулын аялал жуулчлалын компани захирал алдар гişгтэй уулын аялал жуулчлал гэсэн сэдвээр ярилцлаа. Уулын аялал нь адал явдалтай, эрсдэлтэй, хүч тамир авхаалжсан ба шаардсан аялал. Та бүхэндээ аялал жуулчлалын радио сэтгүүлээ сонсголоо. Бэлтгэсэн Бэндэнсрэн найруулагч Оюун Цэцэг нэвтрүүлэгч Сүлман.